Одоо нэг удаагийн нэг цагийн одоо үзүүрт гэхэд хичнээн хүний одоо багтаамжтай үзэгчтэй одоо багтаамжтай. Манайх ерөнхийдөө бол 3 танхимтай. Нэгдүгээр танхимын хувьд бол 320 хүний судалтай. Хоёрдугаар танхим нь одоо залуучуудын нэрэл заншснаар хосын танхим гэж нэрлэж байгаа. Хосын танхим нь 96 хүний судалтай. Гуравдугаар танхим нь 60 хүний судалтай. Нийт бол 460 хүний судалтай кино театр байна. Гаргаж ирсэн одоо кино уран бүтээлүүдийн хувьд ихэнх нь бас Монголын уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг бас түлхүү гаргадаг тийм. Энэ тухайгаа бас үндснийхээ үзэгчдийг дэмжсэн маш олон үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл одоо сар бүр асрамжийн газрын хүүхдүүдэд кино үзүүлэх, оюутнуудаа цахим картын одоо хөнгөлөлт буюу 50 үнийн хөнгөлтийг үзүүлж байнгын кино үзүүлдэг байгаа. Сүүлд одоо ирж байгаа зэрэг гадаад киноны тухайс асуумаар санагдаад байна. Яг ямар кино ирж байгаа юм бэ? Сүүлд сая манайх 4 сарын 8-нд Just Need You буюу хувь тавиланг зохицуулах товчоо нэртэй кино нээлттэй хийсэн байгаа. Хувь тавиланг зохицуулах товчоо. Анхны одоо гадаад кино. Тий, саяхан манайх одоо 35 мм-ийн хальсны тоног төхөөрөмж суйрлуулсан их танхимда. Тэгээд энэ төхөөрөмжийг суйрлуулснаар Холливуудын киног одоо яг хальсаар нь авчирч үзэгчтэй хүргэх болсондоо маш их баяртай байгаа. Тэгээд бидний анхны киноны хувьд бол түрүүчийн 7 хоногийн орлогыг тэргүүлсэн одоо маш их үзэгчтэй байгаа кино. Кинон маань өөрөө бас их сонирхолтой явдалтай. Уран зөгнөлт кино байгаа. Сая 11 оны 3 сарын 4-нд Алмасаар Хойд Америкт нээлттэй хийсэн байгаа. Тийм үг кинонд бол алдарч жүжигчин Мэтт Дэймон, Эмили Блант нар гол дүрүүдэд тоглосон. Тэгээд ер нь 1954 онд бичигдсэн одоо богино өгүүллийн алдар зохиолч Филипп Дикийн одоо Adjustment Team гэж зохиол өгдөг богино өгүүллийн зохиол. Тэр киноноос ер нь санаа авч хийсэн кино байгаа. Тэг кино шүүмжлэгчтэй зүгээс бол маш их өндөр үнэлгээ авсан. Бокс оффист 3 сарын 4-өөс хойш 3-7 хоног бокс оффисыг тэргүүлсэн юм кино байгаа. Одоо яг үзэгчд хандсан хэрэглэгчдэд зориулсан үйлчлэгнүүдээс сая бас дурдлаа л да тий. Жишээ нь оюутнуудад зориулсан цахим картын үйлчлэгээ гэж. За асрамжийн газрын хүүхдүүдэд кино үзүүлдэг гэдэг нь бас надад их сонирхолтой санагдлаа л да. Ийм төрлийн үйлчлэгэнд бас яг асрамжийн газарт хүмүүжиж байгаа хүүхдүүд тэр болгон хамрагдаад байх хэцүү байдаг байна. Тэгээ ер нь манайх 2010 онд гэхэд сурагчдын холбоотой хамтраад иймэрхүү одоо яг амьдралтай хүүхдүүд 1000 хүүхдүүдэд кино үзүүлсэн байгаа. Одоо 3 хуваагдаж оруулаад үзүүлсэн. Одоо сая 11 он гарлаа. 11 онд засаг даргын тамгын газрын харьяа одоо хүүхдийг асрах төв гэдэг байдаг. Тэнд байгаа хүүхдүүдээс 48 хүүхд кино үзсэн сая хагас өдөр. Тэгээ ерөнхийдөө одоо нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Одоо яг ганц үндэсний кино театр гэдэг утгаараа орчин үеийн кино урлыг хүүхдүүд маань бас мэдрээсээ бусад хүүхдүүдтэйгээ адилхан мэдэрч яваасаа гэсэндээ бас мөн хүүхдийн баяраар их хурсны баяраар бас энэ эдгээр хүүхдүүдэд бас кино үзүүлдэг байгаа бид нар. Цаашдаас төлөвлөгөө юу вэ? Өөр ер нь бас ямар кинонд явчихаар яригдчихэж байгаа бол? Өөр одоо цаашдаа ер нь бид нэр Тэнгис кино театртай хамтраад одоо яг хальсны кинонуудыг дараагийн кино бол одоо 5 сарын сүүлээр гарах гэж байгаа. Зарим яриа ихтэй кинонуудыг бол манай кино театраар хөвчлэн хүүхдүүд үйлчлүүлдэг. Тэгээ хүүхдүүд маань бас уншиж амждаггүй. Одоо манай олон одоо яг эффект ихтэй адал явдал кинонууд бол бас яг ингээд сабтайтлтай үзчихдэг. Үйл явдлаа дагаад явчихдаг. Тэрнээс бол яг яриагаараа утгах нь ойлгохдоор тиймэрхүү кинонууд бол бид нар орчуулж гаргах зорилго тавиад байгаа. Орчуулж гаргана гэхээр одоо дуу оруулах. Дуу оруулж. Тийм мэрэгжлийн төвшөнд яг одоо 35 мм хальсан дуу оруулах одоо маш бас хүндрэлтэй хэцүү техник технологи. Тэгээд тэрийг бас бид нар ер нь туршаад одоо энэ бослоо болох тийшээ хандаал байж байгаа. Өөр гэх юм бол одоо бид нар манайх даваа мегмар баасан гаригуудад бол пледийн үн 45% буюу том хүн 2500 хүүхэд 1500 болж хямдардаг байгаа. Тийм тэгээд бусад гаригууд буюу пүрүү лав пүрүү ям гаригуудад том хүн 4000 хүүхэд 2000 пледийн үн юм байдаг. Тэгээд хямдралтай өдрүүд одоо яг пледийн үнийн хувьд гэх юм бол манайх яг үндэсний кино театр гэдэг утгаараа нөгөө хоёроос арай хямд. Тийм голчлон бас хүүхдүүдтэй
оюутнуудаа нэлийн хөнгөлт үзүүлчих бас зорилгыг тавиад ажилтдаг. Яг хуу хуучны одоо юу гэдгийг 90-ад оноос өмнө ч юм уу нэг хэсэг бас кино урлаг нэлээд завсарцсан тийм. Тэр хугацаанд тэрнээс хойш яг одоо жижиг хэмжээний кино театрууд бол ажиллаж исэн. За сүүлд яг одоо яг жинхэнэ одоо хальсны кинонуудыг үзүүлэх чанарын төвшөнд техник технологитой кино театрууд байгуулагдсанаас хойш бас кино театрт очиж кино үзхийг одоо хүсдэг, хичээдэг тийм хүмүүс бас нэлээд олон болсон байх гэж би бодож байна. Маш олон ер нь үзэгчд маань Монголын үзэгчд маань харьцангуй одоо кино гэдгийг ер нь мэдэрсэн одоо манай нөгөө хоёр кино театр маань ч гэсэн техник технологид маш өндөр чанарын түвшинд дууралтыг үзүүлж ин дүрсийг үзүүлж ин одоо гэртээ суугаад телевизээр кино театрт кино үзэх хоёрын ялгаа хүмүүс бүгд ойлгоцсон. За тэгэхээр баярлалаа бас энэ өдөр манай студид маань хүрэлцэн ирж бидэнтэй Соём кино театрын өөхтөөхөөс за бас гарч байгаа үйлчлэгээнүүд онцлогтой үйлчлэгээнүүдийн талаар мэдээллийг хүргэсэн Сэлэнгээдээ баярлалаа. Цааш тахны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Кино 7 хоног хөтөлбөрөөр бид үзэгч та бүхэндээ найруулагчдын шилдэг гэж нэрлэгдсэн. За ялангуяа сүүлийн үед дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртэл болсон богино хэмжээний бүтээлүүдийг сонгон танилцуулдаг. The Western Spaghetti буюу барууны маягийн спагетти нэртэй миний юм сонирхолтой бүтээл байгаа юм. Энэ бүтээлийн найруулагчаар нь Адам Pisafani буюу за кино ертөнцийнхний дунд PES гэдэг нэрээр танилцуулсан ийм найруулагч байгаа юм аа. За түүний хувьд олон ийм сонирхолтой богино хэмжээний бүтээлүүдийг дэлгэцнээ гаргаж байсан. За Game Over буюу тоглоом дуслаа, Kaboom болон за хамгийн сүүлд Deep буюу гүнзгий нэртэй ийм бүтээлүүдийг бас гаргасан. Одоо танилцуулах энэ бүтээлийн хувьд 2009 онд дэлгэцнээ гарч байсан ийм бүтээл байгаа юм. Ингээд барууны маягийн спагетти богино хэмжээний бүтээл. Chimini and
Чамд хайртай сануулна хайртай шиурдунаа энүгийг фода сонсон лавтай гэж миний өдрөө харан сонсож би чамд хайртай хостадав чара дэвэн дэвсэ Chantal abissando neste Tindes Chantal Hartagi chiget Tindes sitske borosna Chimnazda байгаа болохоор Тэнгэрээс би од гурахгүй Chimnazda байгаа болохоор Тэнгэрээс би суудахгүй Амьдралдаа бүсэж болох хамгийн үнэтэй учраас олж болох хамгийн ховор учраас ухнасаа төгсөн хамгийн том бэлэг учраас устаас би юу ч ханаа гэж нэгүтэн байсан чамаа гүчээ гараад ирмэнээс итгэж чамаа донон дулаан чамаа даруй тохой олд үгүй бишигэн хайрын үгүй тэр би сарын төгс бид замаа гэрдүүлэн I'll give you everything right here right now cause you're beautiful so sexy unbelievable lie down hang on dance this is slow song come and fly with me from east to the west girl Chantal abissando neste Tindes Chantal Hartagi chidet Tingres sitskar bororosda Mostadar chara Divin divse Chantal abissando neste Tindes Chantal Hartagi chidet Tingres sitskar bororosda Чимийн амьдрах хүсэл аз жаргалын хүсэл нүцгэн хайр харуул Кино урлаг гэдэг таныг кино театрт суугаад кино үзэж байгааг чинь хүртэл мартуулах ил шидтэй гэсэн алдартай найруулагч Роман Поланскигийн үгээр өнөөдрийн кино 7 хоног хөтөлбөр маань энд хүрээд өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт бүгдээрээ шинэ мэдээллүүтэй за бас шинэ богино хэмжээний бүтээл үүдтэйгээр эргээд уулзцгаая. Түр баяртай.